За сайн байцгаана уу. За аймгийн онцгой комиссоос 7 хоног болгон явуулдаг мэдээллийн цаг эхлэхэд бэлэн боллоо. За аймгийн эрүүл мэндийн газрын дарга Инх цэцэг, за мэргэжлийн хэлтийн газраас Бямбат Туяа, за цагдаагийн газраас дэд хурандаа мөнгө гэрэл. За аймгийн онцгой бодлоос зэрэглэн миний ярилцлаа. За өнгөрсөн 7 хоногт аймгийн онцгой комиссын 12 дугаар хуралдаан 4 сарын 6-ны өдөр болсон. За энэ хуралдаанаар коронавирусээс өршлөн сэргийлэх, за цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр гаргасан байгаа. За коронавирусээс халдвараас өршлөн сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах, за шаардлагатай бодис материал, сайн шанд замын үд сумд ариутгал халдваргүйтгэлийн хийх зорилттой 2 автомашин, за аймгийн нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгээ хийх юутэй угаалгын машин, замын үд нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байгаа 100 орыг татаа авах ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн байгаа. За мөн коронавирусээс халдвар түвшнээс өршлөн сэргийлэх, цагдаа болон онцгой байдлын авто тээврийн мэргэжлийн хяналт болон бусад одоо энэ голомтод ажилласан албаагчдыг томилт урамшууллын зардлыг одоо судалгааг гарган яаралтай өгөх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн байгаа. За хил бомб дээр үүрэг гүйцэтгэж байгаа албаагчдын биеийн дархлааг сайжруулах, битэмжүүлэх, шаардлагатай ариутгалын халдваргүй хамгааллын хувцас, амны халдвар хангах ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн байна. За гадаад улстай үүргийн онгоцоор голомтонд бүсээс ирсэн иргэдийг судалгааг гаргах, за Дорногой аймгийн Харьяат иргэдийн судалгааг гарган, за 14 хоног гэрт нь одоо тусгаарлах ажлыг одоо бүртгэл судалгаа гарган хяналтанд орж зохион байгуулах ажлыг бас мөн үүрэг чиглэл өгсөн байна. За Улаанбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа Бадрах Энерги Явцад компанид Франц улсаас иргэд коронавирус зөөвөрлөгтөд ирсэнтэй холбогдуулан, за тус компаниас одоо сум болон аймгийн онцгой комиссоос гарсан нийт зардлын судалгаа тооцоо гаргаж тухайн компаниас нөхөн төлөвлөх ажлыг зохион байгуулахаар шаардлага өргөхөөр ажиллаж байна. За коронавирусын халдварын түвшнээс тархалтыг бууруулахтай холбогдуулан 2002 онд зохион байгуулах тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг онцлогоог одоо тодорхойгүй хугацаагаар мөн хойшлуулсан байна. За коронавирусын халдвараас өршлөн сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг төрийн болон хувийн хвшлийн аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг тус онцгой комиссын шийдвэр дээр одоо үүрэг чиглэл өгсөн байна. За мөн өнгөрсөн 7 хоногт замын үд сумын тусгаарлалтанд байранд байсан 37 иргэнийг 4 сарын 8-ны өдрийг одоо улсын онцгой комиссоор одоо мэдэгдэж тухайн албаагчдыг хүргэх ажлыг бол зохион байгуулж ажилласан байгаа. За энэ дээрх дэлгэрэнгүй мэдээллийг бол эрүүл мэндийн газраас өгөх баха. За аймгийн онцгой комиссоос гаргасан тушаал шийдвэрийг хэрэгжилт шинэ төрлийн коронавирус алдарт болзошгүй эрсдлээс өршлөн сэргийлэх, за гамшигаас хамгаалах албан мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор тухайн одоо албан мэргэжлийн ангиудаар үзлэг сургалтыг хамтарсан ажлын хэсэг үүсгэж заагвар зөвлөмж өгж ажилласан. За мөн аймгийн онцгой комисс засгийн тамгын газар нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа шуурхай албаны 3 автомашиныг хүлээл өгөх ажил зохион байгуулсан байгаа. За мөн 14 сумд ариутгалын бодис, амны хаалт, автомакс хөргүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. За одоо шаардлагатай одоо өнөөгийн өсөлт байдлын холбоотой мэдээллийг эрүүл мэндийн газраас өгнө. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр Дорногой аймгийн хэмжээнд замын үд суман дээр коронавирусын шинэ коронавирусын халдварын сэжигтэй нэг тохиолдол тусгаарлагдсан байна. За өнөөдрийн 11 цагийн байдлаар бол энэ тохиолдлын анхны шинжилгээ бол одоо коронавирусын халдвар илрээгүй сөрөг гарсан ийм хариу гарчаад байна. За энэ хүнтэй ойрын хавьтлуулсан 6 хүнийг бол замын үд суман дээр гэрийн ажиглалтанд авсан байж байгаа. За мөн төрөөчийн одоо замын үд сумын замын үд зочдууд байсан ажиглалтанд байсан 37 хүний 35 хүнийг бол гэрийн ажиглалтанд шилжүүлж холбогдох одоо нийслэл аймагуудын онцгой комисс руу мэдээллийг хөрвүүлж тус тусын одоо очих газарт нь гэрийн хяналтанд авсан. За энийг зохион байгуулалттайгаар
Улаанбаатар руу хүргэж их ажлыг Замуу цумын онцгой комисс одоо маш сайн зохион байгуулсан. За одоо Замуу цумын нэгдсэн эмнэлэг дээр эндээс үлдсэн 2 хүн бол 21 хоног ажилтнанд байх ёстой. За эмнэлэг рүү шилжээд ажилтныг үргэлжлүүлээд явж байна. За 34 иргэн бол гэрийн хяналтанд байна. За гэрийн хяналтанд 14 хоног байх ёстой. За энэ дээр 11 нь бол Замуу цуманд байна. 7 хүн Улаанбаатар суманд байна. 16 хүн Сайншинд Зүүн Баян дээр ажиглалтанд байна. За энэ гэрийн ажилтнанд юу олон хүн болчихоо гэж гайхаж магадгүй. За энэ гэрийн ажилт бол ажиглалтын байранд 21 хонсон хүмүүс ажиглалтын байрнаас гараад гэрийн хяналтанд 14 хоног байхаар ийм одоо шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Энэний дагуу хянагдаж байгаа. За манай аймагт бол Бадрах энержи уурхаан дээр одоо ажиллаж байсан 15 хүн бол орон нутгатаа гэрийн ажиглалтанд хянагдаж байна. За мөн Сэлэнг Улаанбаатар хотод ажиглалтын байранд одоо тусгаарлагдсан хүмүүс хоног нь дуусаад орон нутгатаа ирсэн ийм байж байгаа. За Замун үедэд сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн дээр манай иргэд бас нэлээд анхаарч нэлээд шуугж ингэж бас айж төгссөн байдалтай байна. Тэгэхээр энэ тохиолдол дээр бол бид нар онш батлагдаагүй сэжигтэй гэж авсан байгаа. Гэхдээ энэ эхний одоо шинжилгээ сөрөг гарсан нар бол одоо энэ өвчин биш байна гэж энэ тайвшрах бас буруу юм аа. Бид нар одоо 2 дахь удаагийн шинжилгээг 7-10 хоногийн дараа аавна. За энэ шинжилгээ яаж гарах юм? За мөн одоо дэлхийн улс орнуудын туршлага, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар өвчний нууц үе бол одоо улам урт болж байгаа. За мөн шинж тэмдэггүй хэлбэрүүд маш олноороо бүртгэгдэж байгаа. Тийм учраас энэ эхний шинжилгээ сөрөг гарснаар иргэд бас хэд тайвширч болохгүй, хэд их айж төгшиж болохгүй. За айж төгшиж сандрахынхаа оронд хэд тайвширхийнхаа оронд бид нар амны хаалтаа зүүж, гараа зөв сайн угааж, гадуур хэсэхгүй гэр орондоо байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Гадаа дулаарч байна. Хүүхдүүд маш ихээр гадаа тоглож байна. Маасакгүй явж байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд сагсны талбай дээр юм уу эсвэл сүүдэр сарвчанд одоо олноороо бөөгнөр суух, ярьж суух байдлаар одоо их бөөгнөрч байна. Энэ бол одоо коронавирусын халдвар тархах эрсдлийг бий болгож байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд дээр энэ халдвар мөн эрчимтэй тархсаар байна. 214 одоо улс оронд сая гаруй хүн өвдчихсөн, 85-6 мянган хүн нас урсан ийм эрсдэл байгаа цагт бол бид нар бас тайвширч болохгүй маа. Өдийн хугацаанд одоо барьж тогтоож чадсан, сэргийлж чадсан энэ их хөдөлмөрөө одоо 2 сарын хооронд үгүй хийж болохгүй. Тийм болохоор бүх хүн сэрэмжтэй байж эрүүл мэндийн яамнаас өгж байгаа зөвлөмжийг одоо мөрдөх хэрэгтэй байна. Хэдий хэмжээний хөл хориог зогсоож, хөл хориог тавьж хөдөлгөөнийг зогсоож чадна. Төдий хэмжээнд одоо тархалтыг бууруулж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байгаа. Тийм учраас хөл хориогоо одоо үргэлжлүүлж гэртээ байх, гадуур хэсгүй байх дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. За энэ 7 хоногийн урчны одоо энэ 24 цагийн байдлаар амбулатороор үзүүлсэн нийт хүмүүсийн 4.4% нь одоо томоо төс төвчтэй байгаа нь тогтоогдсон. За энэ юу хэлээд байна гэхээр гадаа дулаарч байгаатай холбоотой хүмүүс маш ихээр гадаа гарч хоорондоо одоо хавтал үүсгэж байна. Нөгөө талаас хит их нэмгэлж одоо даарч гөрч энэ цагаагаар эрс тэрс байдалд одоо өртөж байгаагаас болоод хүүхдүүдийн дунд, эмзэг бүлгийн хүмүүсийн дунд томоогоор өвчлөх тохиолдол сүүлийн 7 хоногт нэмэгдэж байгааг бас иргэд анхаарах хэрэгтэй. Бид нар маска зүүгээд байвал шинэ коронавирусын халдвараас сэргийлэхээс гадна амьсгалын замын бусад одоо томоо тос өвчнөөс давхар сэргийлдэг. Гараа угаагаад байвал мөн ялгаагүй энэ өвчнүүдээс сэргийлэхээс гадна гараар дамждаг эзний халдварт өвчин, хоолны хордлого одоо бусад халдвараас бас сэргийлэх боломжтой. Тийм учраас маска зүүж гараа угаахыг та бүхнээс дахин одоо хүсэж байна. За өнгөрсөн энэ 7 хоногт бас эрүүл мэндийн салбарт бол нэлээдгүй хөрөнгө оруулалт хийсэн. Бид нар шинэ коронавирусын халдвараас сэргийлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах дээр бас нэлээд анхаарч ингэж ажиллаж байна. За орон нутгийн 2020 оны
аймгийн эдийн засаг нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл тусгасны дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр 149 сая төгрөгийн төргөн тусламжийн 3 автомашиныг аймгийн нэгдсэн эмнэлэгт авчихсан байгаа. За энэ төргөн тусламжийн машины парк шинжилгээ хийгдснээр бол аймгийн нэгдсэн эмнэлгийн төргөн тусламжийн шуурхай байдал хангагдана. За машинууд бол нэг фургон, нэг прус машин, мөн жип машин өгсөн. Ингэхээр алсын зам төргөн шуурхай явах үйлчлүүлж байгаа хүнтэй зөөлөн тав тухтай байх, аюулгүй байх талаас нь бол бас харж үзсэн орон нутгийн маш том дэмжлэг байлаа. За мөн олон улсын онцгой комиссийн шийдвэрээр Дорногов аймагт сайн шанд дээр баригдж байгаа 50 ортой төрх эмнэлгийг шуурхай дуусгаж тусгаарлах эмнэлгийн зорилтоор энэ шинэ коронавирусээс сэргийлэх ажлын хүрээнд ашиглахыг үүргэжүүлсэн байгаа. За энэний хүрээнд энэ 50 ортой эмнэлгийн барилгын ажил бол ерөнхийдөө дуусч байна. Дотор нь тавих хоор дээр тоног төхөөрөмж, тавилгын тогшил, зөөлөн эдлгээд биднэрт бэлтгэх маш их юм байсан. За мөн замун цөм дээр 100 ортой эмнэлэг баригдаж байгаа. За мөн улсын онцгой комиссийн шийдвэрээр энэ 100 ортой эмнэлгийн барилгыг түргэн дуусгаж эхний ээлжинд тусгаарлах эмнэлгийн зорилтоор ашиглахыг үүрэг болгосны дагуу энэ эмнэлгийн барилгын ажил бол шуурхаалan хийгдэж байна. Энэ 5 сар гэхэд ашиглалтанд орно. За энэ эмнэлэгт мөн шаардлагатай ор, зөөлөн эдлэл, тавилга, тогшил, тоног төхөөрөмжийн шинжилгээг хийхээр аймгийн онцгой комисс шийдсэн нийтдээ 173 сая төгрөгийн хөрөнгийг шийдэж өгч байна. За энэ 173 сая төгрөгөөр шуурхай энэ яг цаг үе дээр худалдан авалтуудыг хийж эмнэлгийн бэлэн байдлыг хангахыг үүрэг болгосон. Энэний дагуу аймгийн эрүүл мэндийн газар дээр ажлын хэсэг байгуулагдаад үнийн судалгаа авч энэ худалдан авах үйл ажиллагааг хийж эхлээд явж байна. За эмнэлгийн эмч мэрэгчлэнүүд бол бүгд коронавирусын халдвараас сэргийлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхээр онцгойлон анхаарч бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна. Гэсэн хэдий ч иргэд маань анхаарал сэрэмжгүй байх юм бол бидний энэ бэлтгэсэн чармаасан хичээсэн ажил маань талаар болох учраас иргэдийн дахин энэ коронавирусээс халдвараас сэргийлэх энэ зөвлөмжийг хэрэгжүүлж хамтарч ажиллахыг уриалж байна. За сайн мэцхан та бүхний өдөр минь төргий. За мэргэжлийн хэлтийн байгууллагаас коронавирусын халдвартай холбогдуулаад цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгчдийн төвшөнд шинжилгээтэй хяналт шалгалт хийж байгаа. За үүгээр сайн цомын төв цэвэрлэх байгууламж. За мөн батлагдсан тохиолдолд зөөвч овооны бохирын цооногоос бол дээж авч шинжилгээ хийгдэж байна. За харин өнөөдөр гарна. За мөн сургууль төмөрлийн байгууллагын гадны орчны аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаж байгаа. За үүнтэй холбоотойгоор гарсан төслийг тухай бүр нь харилцаж ажиллаж байна. За мөн сургууль цэцэрлэгийн хөл хориотой холбогдуулаад айл өрхийн цахилгааны аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаж байгаа. За эдгэрсэн төслүүдийг цаг тухай бүрд нь бол зөвлөгөө өгч харилцуулж цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. За мөн халдвар хөтлийн байцын нөөцөнд тандалт хийж халдвар хөтлийн байцын чанарт бол шинжилгээтэй хяналт шалгалт хийж байгаа. За үүнээ хэрэгтвэл зарим халдвар хөтлийн байц бол үйлдвэрлэлээс гарсан холоорын итгэвхий хэмжээнд бол хүрэхгүй бас байгаа. Ийм болохоор хүмүүсийг бас халдвар хөтлийн байц хэрэглэхээр авахтаа бол заавал шинжилгээтэй, баталгаатай, мөн цоос шөөрөлтэй аж ахуйн нэгдээс аваарай. Мөн дэлгүүр болон худалдааны байгууллагаас авахгүй байхыг анхааруулж байна. За мөн мэргэжлийн анги бүрэлдэхүүний коронавирусын хариу арга хэмжээний бэлэн байдалд бол хяналт шалгалт хийсэн байгаа. За үүгээр бол зарим аж ахуйн нэгжүүд бол бас маск зүүгээгүй, зүүж хэвшээгүй зөрчлүүд илэрсэн байгаа. За мөн өгтөх үйлчлэгээ нэвтрүүлж хэвшээгүй, гар халдвар өгөх нөхцөл хангагдаагүй зэрэг зарим зөрчлүүд бол илэрсэн. Эхэндээ бол овоо цэгцтэй яснаа сүүлдээ бол бас хүмүүсийн анхаарал суларч байна. Гар халдвар өгөхлөгөө хийхээ болсон байна. Маска зүүхээ болсон байна. Тэгэхээр энэ дээрээ бас бүгдээрээ хянамгаа байж анхаарья. Гараа халдвар өгтгөлээ, гараа угаая, маска байнга тогтмол зүүцгээе гэж уриалъя. За мөн цагаагаар дулаарсандаа холбогдуулаад хүүхдэд холомын газраар хүүхдүүд их явж байна. За холбогдох байгууллагад очиж хүүхдүүдийг зөвлөгөө өгөөд тарааж байгаа боловч эргэж цуглах асуудал их байна. Тийм болохоор энэ дээр бас эцэг эхчүүд анхаарч хүүхдээ айл болох гарахгүй байх. За мөн хүүхдэд дагуулж гадагшаа гарахаар бол заавал амны алт зүүлгэж дагуулж гарах. За болж өгвөл хүүхдүүдийг айл болохоор гадагшаа сэлгүүцэхгүй байхтар анхаарахыг зөвлөж байна. За анхаарал татсанд баярлалаа.
За мэрэгжлийн байгууллагын ярьж байгаа нэг асуудал бол энэ дулаарсантай холбогдуулаад энэ гудамж талбайд хүүхдүүд маш олноор бүлэг бүгнөрлө үүсгэж байгаа энэ асуудал байгаа. Үүнтэй цагдаагийн байгууллага мөн хүүхдийн байгууллага, боловсролын байгууллагатай хамтарсан шалгалт хийж одоо тарааж байна. Мөн тараасаа эдэж энэ хүүхдүүд бол эргэж цуглах тийм тохиолдлууд гарч байна. Тэгэхээр мөн одоо дахин хэлээ. Эцэгчүүд маань энэ хүүхдийг одоо орон гэртээ байлгах хэрэг 20 цэрийн дэглэм гэдгийг ягштал баримтлуулах шаардлагатай байна. За хоёр дахь юм бол мөн цагдаа ерөнхий газраас жолооч иргэдэд хандаж энэ коронавирус өрсөн сэргийлж байгаа бид нар одоо тайвшраагуудыг батлах зорилгоор одоо энэ өөрсдийнхөө энэ автоврын эрсдэлээр замын хөдөлгөөнд оролцохдоо өдрийн цагаар ойрын гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байгаа. Энэ ямар утгатай юм бэ гэх юм бол бид нар одоо энэ коронавирусын хугацаанд өөрийгөө болон бусдыг хамгаалж байгаа. За энэ ямар нэгэн байдлаар энэ өвчнөөс өрсөн сэргийлж байгаа гэсэн зорилготой энэ уриалгыг явуулж байгаамаа. Тэгэхээр энэ жолооч нар өдрийн цагт замын хөдөлгөөнд оролцохдоо энэ автомашиныхаа ойрын гэрлийг асааж бидний энэ гаргаж байгаа уриалгыг бас дэмжиж ажиллаарай гэж хэлмээр байна. За мэрэгжлийн байгууллагуудаас өгж байгаа зөвлөмжийг ард иргэдмэнээс хүлээж авч хамтран ажиллахыг бахаа гэж бодож байна. За аймгийн онцгой комиссоос одоо ээлж мэдээлэлээ та бүхэнд цаг үеийн байдалтай мэдээллийг хүргэлээ. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.